За 5 жилийн үндсэн чиглэл эдийн засгийн байнгын орон дээр дэмжигдээгүй үндсэн 4 шалтгаан байгаа. За хамгийн нэгдүгээр шалтгаан бол хууль зөрчиж байгаа. Монгол улс бол урт хугацааны бодлоготой алсаар 2050-ыг баталсан байгаа. 30 жилийн хугацаатай. За үүнтэй уялдуулаад хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5 дээр байгаа үндсэн 8 зорилт хөтөлбөрийг батлах ёстой байсан. Одоо хүртэл батлаагүй. Энэ батлагдаагүй байхад 5 жилийн хөтөлбөрүүд орж ирж байгаа. Тэгээ хуулиа зөрчиж яваад байдаг. Энэ хязгаар батлагдах бай нэгдүгээрт ерөнхий сайд байгаа болохоор. За хоёрдугаарт өнгөрсөн 5 жилийн тайлан хангалтгүй. Нийт 95 үзүүлэлтээр үнэлээд бүх төсөл хөтөлбөр арга хэмжээнүүд нь 50% ажиллаа хийсэн байна. Сүүлийн 10 жил засаг бариа 50% ажиллаа хийх юм бол цаашаа яах юм бэ? Ерөнхий сайдаа. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах юм, улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах юм. Ажиллаа хийж чадахгүй байгаа эрх баригч ялсан нам ер нь цаашдаа сонгуульд орох шаардлага байгаа юм. Энэ дээр та юу гэж бодож байна? За ийм. За 3 дахь шалтгаан. Монгол улсын хурлын тогтоол шийдвэр байнгын орооны ажлын хэсгүүд гараад тогтоол шийдвэрд гардаг. 2020 оны 5 сарын 13-ны өдөр Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ингээд тогтоол хэлбэрээр баталсан. Зандан шатар ерөнхий сайд өөрөө их хурлын дарга багтаа баталсан. За энэний хавсралт 3 гэж байгаа. Хавсралт 3 дээр Монгол улсын хүний хөгжил гэж байгаа. За өнөөдөр 21-ээс 26-аас 30 оны үндсэн чиглэл ярьж байгаа. За хүний хөгжлийг энэ дээр юу гэж тавьсан бэ гэхээр үндсэн энэ 10 ажлынхаа нэг болгоод хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш түвшинд хүргэнэ гэж тавьсан баг. За 2020 онд энэ хавсралтыг батлахдаа яг шалгуур үзүүлэлтээр тавиад хүний хөгжлийн үзүүлэлт индекс гээд 2025 онд 0.77 2030 онд 0.85-д хүргэнэ гээд ингээ бүр ингээд тоотоо шалгуур үзүүлэлтээр тавьсан баг хувьтай. Тэгэхэд энийг 0.81 болгоно гэд бууруулаад ороод ирсэн. Энэ нэг шалтгаан. За хоёрдугаарт нь дундаж давхаргын эзлэх хувийг 40 орчим хувь байгаагаас 60% болгож 20% нэмэгдүүлнэ гэж байгаа. За энэ хавсралтын бас шалгуур үзүүлэлт яг ингээд тоотоо байгаа шүү. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 2025 онд 80% болгоно гэж. 2030 онд 85 болгоно гэж. Тэр юу гэсэн үг гэхээр дундаж давхарга бол 85% болчихно гэж. Тэгэхээр та өнөөдөр 20% гээд оруулаад ирсэн байдаг. Ийм шалтгаанууд байна. За хамгийн сүүлийн нэг том шалтгаан бол энэ засгийн газрын одоо дэвшүүлж байгаа энэ мөрийн хөтөлбөрүүд нь хоорондоо зөрдөг, бодолдог. За ялангуяа одоо энэ 2024-өөс 28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр үндсэн ийм 3 том ажил орж ирсэн. 26-аас 30 оных дээр орж ирээгүй. За нэгдүгээр оюутлоготой дүүцхүүц дараагийн стратегийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэсэн. Энэ орж ирээгүй. Энэ 5 жилийн төлөвлөгөөнд. Эгийн голын усан цахилгаан станцыг барих гэсэн. Энэ орж ирээгүй. Энэ ямар учиртай. Дараа нь алдсан хөвшүүлэх үйлдвэрийг барих ажлыг эхлүүлнэ гэсэн. Орж ирээгүй. Дөрвөн зандан шатар ерөнхий сайд өөрөө энэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой. Гангийн үйлдвэр, зэвсэг үйлдвэр гэдэг энэ аж үйлдвэрийн салбар руу нэлээд анхаарч яриад байгаа. Орж ирээгүй. Үндэсний ийм л дагуулын хөрөнгө оруулалт хөөргөнө гэсэн. Энэ ус орж ирээгүй. Тэгэхээр одоо ер нь цаашдаа яах ёстой юм бэ? Мэдээж Монгол улс хөгжлийн хөтөлбөрүүдийг бол хөтөлбөртэй байх ёстой. Стратеги төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө, богино хугацааны төлөвлөгөө байх ёстой. Байлаа гэд энийг хийж хэрэгжүүлэхгүй, хийж байгаа ажил нь 50% байгаад бол хооштой бид яах ёстой? Ерөнхий сайдаа. Энэ асуултанд хариулт аваад тодруулъя. За очроо тгшүүн сайн байна. Гэтэ энэ асуултыг өөрсдөө бас тавих хэрэгтэй. Өнгөрсөн жил яагаад та нар энэ хөгжлийн бодлого төлөлтийн хуулийн 6-гийн 5-ыг ярьж байна. Тэгвэл өнгөрсөн жил болгон 5 жилийн төлөвөг үнэлж төлөвөнд хэлчих хэрэгтэй. Тэр үед ярьж байхгүй байсан юм. Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын борон бичиг нь бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэсэн зорилго санхүүгийн хөөсвөрөөр баталгаажсан үйл ажиллагаа бүхий тоон болон тооны чанар шалгуур үзүүлэлттэй хэмжигдэх хөгжлийн зорилт хөтөлбөрүүд байна гэдэг 8 хөтөлбөр байгаа. Энэ 8 хөтөлбөрийг чинь бид нэр энэ саяны энэ үндсэн чиглэлд оруулаад хүний хөгжлийн зорилт хөтөлбөр байна, нийгмийн хөгжлийн зорилт хөтөлбөр байна, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилт хөтөлбөр байна. Яг энэ байгаль орчин засаглал зорилт хөтөлбөр, засаглалын зорилт хөтөлбөр гэдэг энэ 8 чиглэлээр чинь бид энэ 5 үндсэн чиглэлд агуулгыг нь босруулаад ороод ирсэн байгаа зү. Тийм учраас ерөөсөө бид бас арчил зах зээл шилжихтэй
хий хоосон хөөрөл давтаж яг энэ бодлогын баримтчиггүй явж 174 баримтчиг айл засаглалын үед батлаад хоорондоо уялдаа холбоогүй байсныг эмгтэх гэж энэ асуудлыг оруулсан. Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эгийн голын усан цахилгаан станцын тээзүг тодтогч санхүүжилтийн өсрийг шийдвэрлэх төслүүдээр оруулсан байгаа. Энийг бид хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Бид энэ хоос амлалт өгөхгүй тул дандаа тээзүүдтэй эцэслэн батлагдсан санхүүжилтийн их усүртэй төслүүдийг хөтөлбөрт оруулсан. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тээзэг босруулна гэж заасан баг. Тээз нь байхгүй ахиж шинжлэх шаардлагатай юм билээ. Тийм учраас бид хоосон амлалт биш бодиттой ажлын чиглэлүүдийг оруулах гэж энэ хөтөлбөр тусгасан. Тийм учраас хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байна гэсэн энэ үндсэн хуулийн зарчим нийцүүлж Алсын хараа 2050-ыг тухайн үеийн манай эрдэмтэн судлаач засгийн газар маань оруулж ирээд батлагдсан. За ковид дайн байлдын олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад төлөвөнд өөрчлөлт орж саадал учирсан асуудлууд олон бий. Дахин шинжилээд энэ явж байна. Ийм учраас энийгээ бол бид үнэлдэг шалгадаг байх хэвээр. Би дахин хэлье 9-р сарын 11-нд өмнөх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үнэлгээ тайлан улсын их хурлд ирүүлсэн. Тэрнтэй та бүхэн уншиж танилцаад яг наад залтууд орсон байгааг тодорхойлж байна. Хуулиараа 10 жилээр батлнаа гэж заасан баг нэг. За хоёр дахь юм бол энэ би түрүүн танд хэлсэн 2024-с 28 он засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр дандаа оюутлахын дүүцэхүйс дараагийн стратегийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж оруулж ирсэн. Тэзүү боловсруулнаа гэж байхгүй. Эгийн голын усан цахилгаан станцыг барина гэж оруулж ирсэн. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих ажлыг эхлүүлнэ гэж байсан дандаа. Тэгэхээр бид нар одоо энэ 5 жилийн хугацаанд тэзүү боловсруулсараа дуусгах юм байна л да. Ажил иймэр биш таарэ. Бодиттой үр дүн гаргамаар байна. Нэгт хоёр дахь нь бол хуулиас ахиал гэж байгаа. Бид нар төлөвлөгөөтэй байх хэвээр. Тэрнийхэн дагуу тоотой цаг хугацаатай ажиллаа төлөвлөсөн юм бол төлөвлөсөн шиг гүйцэтгэсэн юм бол үр дүнгээ улс их орноор хөгжүүлж харуулъя л да. Тэгээ та одоо энэ төрийн бодлогод 20 жил тасралтгүй ажиллаж байгаа. Хуулиас мөрдөд явуулчаарай. За энэ 2050-ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд бол 10 жилийн үндсэн чиглэл бол энэ 20-оос 25 онд уялдаж орж ирэх хэрэгтэй байсан. Энийг бол одоо жилийн төлөвийг оруулж ирэх хугацааг нь энэ үндсэн чиглэлийг оруулж ирэх хугацааг нь хуульчилж заасан боловч 10 жилийн төлөвийг оруулж ирэх заагаан байлээ. Гэхдээ энэ бол зүйтэй таны саналыг дэмжиж байна. 10 жилийн хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ бол их бодиттой хэмжиж болохоос тодорхой зүйлүүд заахгүй дандаа эхлүүлнэгээ заачдаг юмнууд бол одоо олон учир шалтгаануудаас тез үүсэж байгаа, төсөв төртөг өсөж байгаа, бас олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад гацж байгаа яриа хэлцээ шаардлагатай тийм төслөлтүүд бас бий. Ийм ч бас бүс нутгийн интегралчлалт бас бус улсын бодлоготой бас уялдуулах шаардлага гарна. За энийг ингээд төлөвлөгөөнд үндсэн чиглэлд бид бас 10 хариултаа бас бүтэн авчмаар байгаа. Салбарын яамдууд бас байгаа сайд нар байгаа тэр. Түрүүн би танд хэлсэн шүү дээ. Хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш болгоно гэсэн. Та их хурлын дарга багтаа их хурлын тогтоол гаргаад тогтоолын хавсралт 3 дээр 85 болгоно гэсэн. Энийг яагаад тоог нь багасгасан. За хоёрдугаарт дундаж давхархыг та 20% нэмэгдүүлнэ гэсэн. 30 он гэхэд 85%. Монгол улсын нийт иргэдийн 85% дундаж давхархтай байна гэхэд тогтоолын төсөл бас ингээд батлагдсан. Энийг хийж хэрэгжүүлэхгүй яагаад энэ хоёр тоо зөрчвөө? Мэдээж ажил хийх бол хэцүү, таныг ойлгож байгаа. Улс төрийн нөхцөл байдал үнэхээр хүнд юм дундор явсныг ойлгож байгаа. Гэхдээ та бол Монголын төрд одоо 20 хэдэн жил тасралтгүй энэ төрийн бодлогыг боловсруулж ирсэн хүн загасны ой санамжтай байж болохгүй шүү дээ. Өөрийнхөө их хурлыг удирдах байхдаа гаргасан тогтоолоо одоо ерөнхий сайд болчоод оруулж ирж байгаа үндсэн чиглэлтэйг зөрчилдүүлж оруулж ирж байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ? За дахин товтой хэлээд байгаа учраас би тодорхойлъя. Би 20 жил тасралтгүй ажиллаагүй. За би улсын их хурлын дараагаар ажиллаж байхдаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж энэ улс орон үндсэн хууль засаглалын хуваарлт бас асуудалтай байна гэж үзэж энэ арчилсан шилжилт 30 жилийн алдаанууд засах гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манлайлж ажилласан. Харамсалтай нь энэ хэрэгжилтэн дээр ийм алдаатай байд юм байна. Энийг гүйцэтгэсгэлд ажиллаад үзэж байна. Би 12-оос 16-нд энэ талаас судалгаа хийж одоо төрд ажиллаагүй би судалгаа хийж энэ бүх бүтцийг боловсруулж ажилласны хувьд
одоо энэ сүүлийн одоо 8 жилд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлаа хийсэн. Одоо гүйцэтгэлийн зүсэнд энийг амьдруулах гэж ажил хэрэг болгох гэж ажиллаж байна. Улсын их хурлын батлан баримтчиг бол нэг хүн баталдаггүй. Нийт гишүүдийн олонхоор баталдаг, засгийн газраас өргөн мэдүүлснээр хилцдэг журамтай. Энийг нэг хүнээс 5 сар ажиллаж байгаа биднээс 5 жил яаж. За тэгээд 2021 оноос 2025 он 5 жилийн хугацаанд Монгол улсын татвар төлөгч нарын 117 их найт төгрөгийг эрх баригчнаар зарцуулсан. Энэ 5 жил ажил бол холигтой хийгдээгүй. Тайлан дээрх үр дүн ажлаа 50% хийсэн байна гэж. Бүх төсөл хөтөлбөрүүдийг дунджаад өгнөд үзэхээр 50% ажиллаа хийсэн. Тэр цаашдаа хариуцлахгүй байдлаа яаж тасан зогсоох хэвтэй. Улс төрийн намын тухай хууль болон улсын хурлын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хуулийн дээр энэ арга хэмжээ, энэ хөгжлийн хөтөлбөрүүдийг олигтой хийж чадаагүй энэ эрх барьж байгаа аль ч намч байсан хамаагүй дахиж ер нь бараг энэ сонгуульд өрсөлдөд хэрэг байд юм. Дахиж энэ хөгжил яриад хэрэг байд юм. Тэгээ энийг ч гэсэн манай Монгол Ардын намынхан сүүлийн 10 жил тасралтгүй эрх барьж байгаа. Энэ байдал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа энэ удаан жил олон жил ажилласан сайд дарга нар ард иргэдээс ичих хэрэгтэй шүү дээ. Одоо ичдэг бол ичээд нэрээ одоо баг нүрээ хаашаа хийх вэ гэдгээ ил олж чадж суумаар байх юм. Тэгэд одоо ичихгүй дараагийн 5 жил бид нар ийм сайхан болно гэж яриа сууж яадаг. Их хурлын тогтоол хүртэл гаргаад өгсөн байгаа. Шалгуур үзүүлэлтээр хэмжих нэгжтэй. Тэрнийг хийж бүтээсэн ажил байхгүй. Тэгээ одоо дахиад биелэлт нь хангагдааг байхад л дахиад ядуурлыг 2 дахин бууруулна. Эдийн засгаад хэлнэ гэж яаж ичихгүй хэлцүүд. Энэ байдал бол бүр хэрэг сэтэрчж байгаа. Тэр Монголын ард түмэн бас энэ дээр айгүй тийм анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа энэ хөгжлийн хөтөлбөрүүд батлагдж байгаа үе дээр. Тэгээ жил болохоор л нэг дөсвөө булаацалдаг. Бие биеийн лүгөө дайрдаг. Хүнжилдөө хөлөө жилцээд хин эрх мэдэлд ойрхон байгаа, хин дарга зэрэгтэй, хин олон жил сайд болсон. Жил болгон л тэр хөгжлийн хөтөлбөр хамаагүйгээр өөрийнхөө тойрог дээр мөнгө тавиулж яадаг. Тийм хариуцлахгүй байдал зогсоомоор шүү дээ. Тайлангаа хилцмээр гэж хэлээд байнгын оруудуудаар оруулаач гэд хэлээд нэмэр байхгүй. Одоо ингээ хуулийн хугацаа тулж байгаа болохоор гэдэг юмар хүчээр шахдаг. Эдийн засгийн байнгын ороо бүр мэрэгжлийн байнгын ороон дээр энэ саналыг унгаачаад яж хат одоо ингээ ирцээр бүгдээрээ нөгөө улаан канопо дарахгүй нэг хэсэг нь дарах бах нөгөө хэсэг нь орж ирэхгүй байж байгаа санал босгох гэж байгаа. Тэгээ ийм л хариуцлахгүй шүү. Тэгээ Монгол улс бол хөгжлийн хөтөлбөртэй байх ёстой, төлөвлөгөөтэй байх ёстой. Тэрийг хийх ёстой, гүйцэтгэлийнхаа үр дүн үнэлүүлэх ёстой ард түмнэрээ. Тэгээ гүйцэтгэл чинь 50% тавь шүү. Тэгээ хин хариуцлага тооцох юм? Хариуцлага тооцох одоо эрх бүхий субъектүүд энэ одоо парламент бол энэ гүйцэтгэх засаглалаа хянжих ёстой. Тэгээ гүйцэтгэх засаглалын нөхдүүд маань их сайхан ажил хийгээд байгаа юм шиг л байгаад байгаа. Тэгээ мэдхгүй цаашдаа хойштой ер нь энэ нөхцөл байдлыг нэлээд одоо 126 юунт бол их хурлын гишүүнтэй болсон билээ. Олон талаас нь харж хөгжлийн хөтөлбөрүүд дээр, гүйцэтгэл дээр, үр дүн дээр, дараагийн төлөвлөгөө хөтөлбөр дээр алдаа оноо нь юу вэ? Уул нь бид нар хуулиараа их хурл одоо ингээд их хурлын тогтоол гаргаад чиглэл өгөх ёстой засгийн газар руу. Яагаад 50% ажиллая гэх ёстой гэх. Ингээ хугацаа байхгүй гэж ахсаар хагаад дуусгадаг. Төсвийгдсэн тийм байдалд оруулдаг. Бүх улс их орны хөгжилтэй холбоотой асуудлууд дээр дандаа ингэж шантаацлаг гэх юм уу шахажээж асуудлыг шийддэг. Тийм байдалтайгаар сүүлийн 10 жил тасралтгүй яваа тэрэндээ одоо бүр ингээд бярчсан хандсан. Тийм баймааргүй шүү. Эрх баригчнаар хандж ил.